Дэлхийн монголчуудын Амжилт радио 88-ны уралдаан дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгийн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 20-ны Pro гарагийн дөрөн зүгийн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найрлагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар айлж байна. Дахин оройн төргий. За дахин оройн төргий. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Better Gaming for All гэсэн уриатаагаар Nubianyo 2 гар утсаараа Mobicom за мөн Cafe Pascucci хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр чинь миний мэдээгээр эхэлнэ. За шуугуулаад өгье. За шуугуулаад өгье. За энэ стаалсан. За. Хөөе манайхыг ингэсэн байлээ. Хөөе танах одоо OnlyFans одоо бид тэр чинь нөгөө нэг OnlyFans дээр байгаа өгнүүдийг ингэж ярьдаг штэ тий. Тэгсэн чинь яриад байсан чинь YouTube дээр заяа. Энэ газраас хідэн төгрөг авсан сурталчилгаа хийж гэн гэсэн тийм комент ирсэн байсан. За тэгэхээр энэ сайт руу Монгол улсаас хандаад контент оруулаад мөнгө олох боломжгүй. За яваа судалж шөмжөө өчээрээ. Хоёр тэгээд та бас тех болцоо байгаа шүү дээ. Тэ? За хоёрдугаар хүмүүс энэ сайтын модель эмэгтэйчүүдийг хүссэн хүсээгүй сонирхоод дэлхийд даяараа шуугаад байгаа болохоор л бит хоёр энд авчирч шуугаан хүргээд байгаа тийм үү. За тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь OnlyFans-ийн контент бүтээгч нэг эмэгтэй Австрали даяар сошиал шуугааны од болоод яг одоо нийгмийг ингээ 2 хуваагаад далцуулаад байна. Австрали ТV-г Тэгэлгүй яах вэ? Энэ балрангуй бүсгүй хийсэн үйлдэлээсээ болж Австрали даяар үзэн ядуулаад нүдүүлээд байна. За энэ гэхдээ айгүй уул налста мангар сэргэлэнцсэн. Уг нь гой бүсгүй байж тээ. Наадах чинь айгүй сэргэлэнцсэн заяо. Яасан бэ гэсэн чинь нөгөө нэг юм одоо ингээд хаасайгүй явж байдаг юм том ачааны машинууд байдаг штэ тий. Одоо ингээд бараа таваар дэлгүүр одоо юу зөөдгийн бүхэхтэй ачааны машин тий. За тэрэн дээр бүр ингээд амар жолоочт нь $2000 гэж бод амар томоор ингээд одоо нөгөө юу зарын самбар наалгацсан за. OnlyFans намайг дагаарай гэдэг үү? No. Надаа ингээд sugar daddy хэрэгтэй байна гэ бүр заяо. Тийм ээ. Are you rich, old and lonely? Тэ та баян хөгшин ганцаардж гэнэ үү? Тэнгүүд I'm looking for a sugar daddy. Ой бүр ингээд өөр сайхан ингээд тэгээ утасныхаа дугаарыг тавиад өөрийнхөө зургийг оруулсан ийм том одоо billboard самбар шиг юм ингээд ачааны машинда хаа сайгүй ингээд явж штэ. Тийм байна. Тэгээ утасныхаа дугаартай юм байна. Та хөгшин ганцаардмал баян хүн мөн үү? Тэр тийм бол би ийм одоо амтлаг аав хүлээж байна шүү гэсэн. Яг үнэ. Тийм. За энэ Shine Fox гэдэг энэ бүсгүй Сидней хотын чинэлэг дөргүүдэд гэж аа шүү. Хүрээлтийн ажил хийдэг бүхээгтэй тэрэгний жолоочод $2000 төлөөд өөрийнхөө зураг бүхий танилцах зарыг байрлуулсан. За гол нь зарн дээрээ манай саяны Анжгаыг орчуулсанчлан та баян хөгшин бас ганцаардж байна. Ганцаардж байна уу? Би ивент гэж хайж байна гэх юм утгатай шууд бичсэн. За зарийнхаа доор гар утасныхаа дугаарыг Instagram хаягтайгаа хэвлүүлцэн. Ингээд утсан ч зогсоо зайгүй дуурсан Instagram-ийнх нь хаягч мессежэнд болуулсан. Тэгээ хэдхэн цагийн дотор хэдэн зуун дуудлага нэмээд 200 гаруй мессеж бол хүлээн авсан ба. Тэгсний хамгийн амар нь банкны дансны хуулгаа явуулж хөрөнгөө баталсан хүнтэй л харьцдаг зав юм өсгөө. Вау! За чанартайгаар байна өө. Австрали даяар иргэдийн уур цухлыг төрүүлээд иргэд нь улсын нэр хүндийг гутаасан гэж энэ бүсгүйг буруутгаад байгаа. За нэг ёсондоо ер нь бол ивент тэтгэж хайж яана гэдгээрээ биеийн үнэлэлтийг ил тод хийж байна гэж харах хүмүүс байхад нөгөө талд яг 2 хуваагдаад байгаа юм гэхэлэр арчилсан оронд ер нь хүн юугаа хийх нь өөрийнх нь эрхээ гэж үзэх хүмүүс ч бас байна. За OnlyFans дээрээ баггүй дагагчтай энэ бүсгүй энэ сард л гэхэд $100,000 олсон гинэ амар ёо. Гүг энэ ч нэстэ манайд нөгөө санхүү аавна гэдэгтэй л адилхан штэ. Тийм харин. Яг тийм зар байхгүй ер нь бол. За юутаач Австрали гэлтгүй энэ бүсгүйн шуугаан Британи болон англи хэлтэй орнуудаар бол нэлээд цацагдж байна. За Австралийн Sky News заяо. Английн Guardian, Daily Mail бол маш том хэвлэлийн мэдээлэл хэрэгслээ шүү. Гардиан ч гэсэн амар шүү. Тийм шүү дээ. Зэрэг сайтууд бол одоо мэдээлж байна. За сэтгэгдлүүд нь
7 настай охин маань чанга уншаад юу гэсэн үг юм бэ ээжээ гэд надаас асуулаа. Энэ хорвоо дэлхий чинь хаашаа эргээд байгаа юм бэ? Энэ хүмүүсээ зохицуулаач ээ. Засгийн газар юу игээд байгаа юм бэ гэсэн байна. За, милитари өргөн чөлөөнд энэ зарыг өчнөө харлаа. Сонирхол татаж чадчихэв нөө. Хүүхнүүд зүгээр л бие ашиглаад мөнгө олохоор шийдчихсэн байд юм байна. Ирээдүйд хүүхэд төрүүлэхгүй л байгаасаа төрүүлвэл тэр хүүхдийн өмнөөс би иччихвэ гинэ. Арчилсан улсад хуулийн хүрээнд хүссний хийж байгаа бүсгүйг доромжлох чинь өөрөө хуультай штэ. Та нарын тэр баригдмал хаагдмал консерватив үзэл ард хоцорсон либералчууд урагшаа гэсэн байна. Энэ ийм л дээ. За энэ ч тэгээд өөрийнх нь одоо бодвол энэ бас нэг юу on defense дээр байгаа зургнууд байлгүй дээ. Тийм. Дандаа on defense-ийн зургнууд шүү. Эротик зургнууд гарч ирээд байна л да. Тэгэд би зүгээр манайд жишээл бид нар ч гэсэн арчилсан улсад байгаа. Манайд ингэж илт биеийн үнэлэхийг сурталчлах те илт одоо юу гэдгийг өөрийгөө те ингээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч юм уу ямар нэгэн зар сурталчилгаа самбарт ашиглаад биеийн үнэлэх ийм зар тавих хориотой. Энэ ч бас хууль болсон. Хууль болсон. Австрали яг адилхан. Тэр нөгөө нэг либерал бүр түүч хамаагүй. Энд чинь миний эрх нөгөөх хүний ирэхээр те. За энэ хүн өөрөө яваад хүн амтны баян хүн болоод уцтаа тэрнгээр учир жанцангаа олж байгаа бол хамаач байхгүй. Олон нийтийн годомжинд те одоо жишээл манай хажуудлын дэлгүүр талхаа авчирч өгдөг машин дээр ийм бичиг баймааргүй л байгаа. Тэгэхдээ энэ биеийн үнэлэлт гэдэг асуудал бол бүр хэдэн зуун жилээсээ л маргаан дагуулсан асуудал байсан. Нэг хэсэг нь овоо осгоогүй шаазгаа харнаа суух юм бэ. Ирчүүд мөнгөө төлөөд аваад байгаа болохоор наадуул чинь ингээд байгаад байна штэ гэдэг. Нөгөө талаас бол одоо юу гэдэг наатаа эсвэл ил тод болгооч далд байх тусам одоо бүр цаашаага одоо тийм ингээд нуугдмал байдалд ороод нөгөө нэг бэлгийн замын халдвар дүүчин мөвчин тархлаа мархлаа гэдэг ийм асуудал ингээд үүсдэг тий. Тэгэнгүүт одоо би ингээд шүлээдийн загтал гээд нэвтрүүлэг хөтэлдэг байхад яг одоо ингээд нөгөө нэг цагдаагийнхантаа бас ингээд ярилцлага хийжсэн байхгүй юу. Тэгэхэд ингэж хэлжсэн. Одоо ингээд нөө баримтлагаа явагддаг штэ тий. Тэгээд угаасаа чинь нэг юм одоо диэх үед бол Улаанбаатар цэцэрлэг түрээлэн зогсдог гэсэн чи одоо энэ сапа руу чиглэлрүүл нүүцсэн юм шиг байгаа. Ингээд нэг ил байдгийн нөхдүүдийг ингээд баривчлаад тэгээд торгуулийн мөнгөнд үнэн бүр хэлхээс ичмээр заяа. За тэгэнгүүтээ ингээд баригдаад одоо ингээд юу гэдэг дүүргийнхаа хөдөлмөр халамжуулалтын хэлцмэлцээр дамжуулаад ингээд ажил мажилд оруулна штэ тий. Тэгэнгүүт ингээд 3-4 өдрөө болоод нөгөөдөл нь би энэ сарын цалингийн чинь нэг өдөртөө олдсон штэ гээд тэгээ хаягаар авчдаг. Нэг хоёрдугаар заяа бас нэг юм яг ингээд нөгөө нэг одоо үйлдэл дээр нь барина гэдэг бол айгүй хэцүү л юм байна л та. Одоо ингээ хоёр хүн буудлын өрөөнд дотор ингээ байж байгаа дүг тогшоод орлоо. Тэнгүүд нөгөө нэг худалдагдсан хоёр чинь юу яриад байгаа юм бэ? Битээр ингээ биедээ хайртай хүмүүс тэгээ битээр ингээ буудалд явж штэ юу яриад байгаа ингээ тэнгүүд та нар чи мэдрэл муутай юм уу? Тийм ингээ нотлох юм байхгүй. Ийм гих мэдчлэн бас их төвхтөө юм болдгол юм бэлээ. Ер нь бол яг ингээд энэ чинь хамгийн эртний мэрэгжил зэрэгжил гэж ярьж л байдаг л да. Гэтэ эн чинь зүгээр нэг ёс зүйн юм хэмжээл гэж нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэрэндээ захирагдана, хуулиндаа захирагдана, хуулийнхаа хүрээнд л амьдрын шүү дээ. За. Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Кафе Паскучи хамтран ажиллаж байгаа. За, Кафе Паскучи 2 дахь салбараа наадам центрт нээх гэж байгаа тухай мэдээлэл хүргье. За, Италийн алдарт Кафе Паскучи брэнд 3 дугаар сарын 20-нд наадам центрт өнөөдөр нээгдэж байгаа юм шүү дээ. Тийм. 2 дахь салбарынхаа нээлтийг хийж байна. Жинхэнэ Итали кофений амтыг та илүү ойроос, илүү хүртээмжтэйгээр мэдрэх ийм боломжтой боллоо. 1-р салбар нь бол ярамгийн ямар ярамг вүлээ? Төвд байгаа. Номон классчлуу тийм газар байгаа. Сая нөгөө 8-нд би юу орсон штэ. Чингисүүрээ явсан штэ. Тэгээ замаараа бид нар идэж уух юмаа яг тэр Номин United гэжсэн баха. Амар том номин руу орсон чинь нэг давхарт нь бэлээ. Угаасаа кафе бас. Тэнгүүд шууд угаасаа ярамгаар ярамглуу ингээ оронгууд заяа. Замын хоёр талд бүгдээрээ манайхтай хамдарч ажилласан байгууллагууд ээж дээ шүү дээ. Өстой урамтай. За тэгэхээр Паскучи гэж яг юу юм бэ гэхээр 1883 онд Италийн Монтечирано хотод үүсгэн байгуулагдсан Кафе Паскучи нь дэлхийн 25 гаруй улсад одоо 600 гаруй салбартай кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг юм нэр хүндтэй брэнд байгаа. Тэгээ Паскучи бол зөвхөн кофе ингээл уудаг
газар биш ээ. Энэ бол кофений урлаг, дээрээс нь та яг ийм Италид очисон мэт ийм амьдралын хэв маягийг бас давхар харуулж байдгаараа гоё шүү. Ширхэг хуурсан кофений англи үнэр хамар цоргоод өтгөн тослох хөөс уруу хүрэх мөчөд таны амтлах мэдрэхүү бүрэн сэргэн халуун зөөлөн амт нь удаан хадгалагдаж таныг нэг хоромжуулсан Италид хүргэх мэт ийм мэдрэмжийг төрүүлнэ гэж байгаа. За тэгээ эднийх мэдээж нөгөө кофе шоп юм чинь гоё амттнуудтай те ингээд нөгөө нэг кейк гэлдэг бас юм байгаа. Ахаад дээр нь эдний одоо хоёр салбар нь адилхан л байлгүй дээ. Эхний салбар дээр яригдчихсэн. Кофеингүй кофетэй. Кофетэй. Тэгэхээр нөгөө орой өчийн цагаар кофе уухаас айдаг хүмүүс юм. Айлтгүйгээр тэр кофег уугаад дада гэд хүн амьтантайгаа чадлаас авах боломжийг олгож байгаа. Яг үнэ. За тэгэхээр та 70 18 83 гэдэг утаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 70 18 83. За Паскучи Монголиа гэж латинаар бичээд Facebook руу нурах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Кафе Паскучи хамтран аялагч байна. Баярлалаа. За миний мэдээ энэ айгуу баян мэдээ энэ айгуу тийм одоо дэлхийн хамгийн үнэтэй машины дугаарыг би одоо танилцуулах гэж байна. За зэндархал чамирхал баярхлаар дэлхийд тэргүүлэх болсон Арабын нэгдсэн Эмират хамгийн хүндтэй автомашины дугаарын дуудлага худалдаа гэдэг зүйлийг зарлажээ. За хамгийн хүндтэй автомашины дугаар шүү. За энэ дуудлага худалдаагаар зарагдсан автомашины дугааруудын үнийг нь сонссон гадны улс орнууд зочирцсондоо энэ тэнд мэдээ болж гаргаад өнөөдөр бүгдээрээ бидний зүгээс та бүхэндээ 400-ийн шууганаар сонсох гэж байна. Абу Даби Mobility гэдэг газраас хамгийн үн хүндтэй дугаар гэдэг дуудлага худалдааг 3 сарын 18-ны өдөр буюу биднийг цэргийн баяраар тэмдэглэж байгаа цагаан байгуулсан байна. За энэ дуудлага худалдаанаас олсон орлогыг Аудийн хишиг гэдэг аянд хандивлаад энэ аян жаахан ядруу бүс нутгуудад эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх ажилд мөнгөө зориулах юм байна. Жишээ нь эмнэлэг барих, эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, мэдсэлийн өрөөг шинжилтэнд огжуулах зэрэг ийм ажлуудад зарцуулагдана гэсэн үг. Эмнэлэг бариад хажуугаар нь энэ бүхнийг хийн гэхээр бага мөнгөөр энэ дугаарууд зарагдаагүй байж таарах гээд байгаа үстэй. Тийм байна. Тэгэхээр уржигдар болсон энэ дуудлага худалдааны үеэр нийтдээ шүү. За энэ тоомогийн сонсвол өстой ухаалтна. 883.7 сая дирхамын орлого олсон. За энэ нь долларт шилжүүлэх юм бол 22.8 сая Америк доллар. Базар байна. За Дубайн захирагч дэд ерөнхийлөгч ерөнхий сайд эрхэмсэг дээд шейх Мохаммед бин Рашид Аль Мактумын санаачилсан энэ Аудийн хишиг аянд тусламж үзүүлэх дуудлага худалдааны үеэр нийт 444 ширхэг тусгай дугаарыг зарсан юм байна. За одоо би хамгийн үнэтэйгээс л хэдийг нэрлэж байгаа юм. Үүнээс DD5 ерөөсөө болоо. За DD 2D үсэг тэгээ 5 шүү. Манайх шиг одоо манайхны нөгөө нэг Азийн дугаар муугарыг л яриад байна тийм үү? Тийм. Одоо энэ болохоор би одоо DD гэдгийг нь болохоор юу гэж ойлгож ийн өгөхлөөр энэ дайдил гэсэн үгтэйгээ холбож байгаа магадгүй. Магадгүй. За магадгүй. Тэгэж бодсон. Тэгээд 5 гэдэг дугаар нь ганцхан энэ DD 5 гэдэг дугаар л ихэд 9.5 сая доллараар зарагдсан. Хэдэн тансаг зэрэглэлийн машин авах үнээр ганцхан дугаар л авж байгаа. Тийм байна. Ер нь өштэй сая долларт бол үнэн алын гэсэн машин авна штэ. Тэгээ штэ. Амар машин авна штэ. Тэгэхэд 10 супер машины үнээр л нэг дугаар авсан гэсэн үг. Сая доллар чинь бараг 3.4 тэрбум төгрөгөстэй Монгол мөнгөөр. За тэгвэл дараагийн үн төрсэн машин нь болохоор DD12 гэдэг дугаар 3.4 сая доллар. За DD15 гэдэг дугаар нь болохоор 2.5 сая доллараар тус зарагдсан байна. За гих мэтээр ингэж зарагдсан. За ер нь тэг ингэж бүр өөрөө захиалаад бүр ингэж тусгай те өөртөө зориулсан бүх одоо тоноглол өөртөө зориулаад хийлгээд чоо шинээр нь авахд л сая доллар хүрэхгүй штэ. Тийм ээ. Баргийн машин сая доллар хүрэхгүй штэ. Тэгэхэд ганцхан дугаар 9.5 сая доллар шүү. Амар. Тэгэхээр одоо өнөөдрөөс эхлээд хамгийн үнэтэй дугаарыг бол DD5 гэж
энэ дугаар болж таарж байгаа. Тийм байна. Энэ DD5 гэдэг дугаар бол хадсан машин бол ер нь баг замын цагтаа зогсоохгүй дээ энэ. Яа, хамгийн хүндтэй дугаартай машин шүү дээ энэ. Тийм байна, тийм байна. За сэтгэлдлүүд нь. За. Олж чадж байгаа хүмүүс үрж чаддаг гэж энэ л дээ. Зүгээр л машины дугааранда 10 сая доллар цацж чадж байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдрал ямар байдгийг төсөөлж чадахгүй байна гэж. Яа, тэгтээ нэг хойлоо бас харуулсан тэр гэр доторх байгаа машин, зашин, ёо зүгээр ордон дотор амьдраад байгаа мó ёо мэдгүй. Зүгээр цэвэр усаа яаж авч байгааг нь л яриад хоёул ухаалж байгаа. Тэгсэн штэ. Нэг муу тооны төлөө ямар их мөн зардлагддгийм бэ? Шал утгагүй санагдлаа. Тоо хөдөлсөн чамирхлаа болмоор юм. Энэ хэлбэрт хийрхэл чинь 21-р зуунд ямар ч үн цэнгүй штэ гэж. Ямар ч үн цэнгүй биш байна. 9.5 сая $10 үн цэнтэй байна. Энэ хүн тэгж бичсэн ч гэсэн ерөөсөө 2 хоногийн өмнө DD5 гэдэг дугаар 9.5 сая $10 зарагдсан. Манай 99.1-т дугаарыг бас Азийн ийм машины дугааруудыг бас тэгж хэлдэг. Тэгтээ бол манайх ч бас дуудлага худалдаагаар зардаг болсон ийм дугааруудыг. Тэгээд тэр дуудлага худалдааны мөнгө нь хүүхдийн ивэх санд хоригдлогддог болсон байгаа шүү. За Дубайчууд гайхшруулж барахгүй юм аа. Одоо ямар машин дээр энэ дугаар нь залрах бол доо ертөнцийн хамгийн үнэтэй машин дээр залраасаа гэж. Эдгээр чинь нөгөө нэг цэвэр алтаар бүрсэн амар Ferrari, Lamborghini-га ундаг. Тэгээд тэрэн дээр л энийгээ зүгхээлгүй. Тэхэл байлгүй. Тэгээ одоо бодвол манай араб бизнес эрхэлдэг найз хэлчихсэн. За. Энд дугаар ингээд нэг олон ингээд гоё 8 том 8 тоотой ингээд тэгш мэгш олон тоондоо биш ээ. Цөөхөн байх тусмал лаг байдаг. За. 3 тоо мотой бол ер нь хаанд их ойрхон баг юмуд гэж. Яг одоо хааны гэр бүлийнхэн бол ер нь нэг дугаартай л машин ундаг. За. Тэгээд энэ DD5 нь алаад байгаа юм байна шүү дээ, тий. Ер нь нэг дугаартай нэг л тоотой машин бол ер нь амар тий тэнгэрийн амьтны машин гэж хардаг гинэ хүмүүс. Тийм байна. Шүү. За мэдмээр л юм байна. Сэтгэлдлүүд нь юу гэж байна? Сая би окей. За дэмжин ажиллагчаа яриад өргөжлүүлээ. Улаанбаатарт 18 цаг 29 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч National Life. За National Life даатгалын ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал нь бүх төрлийн шалтгаан төвчний улмаас, за мөн гинти ослын улмаас амь насаа алдах, түнчлэн хөлмөрийн чадвараа бүрэн алдах зэрэг тохиолдлуудад зээлийн үлдэгдлийг нөхөн төлж таны гэр бүлийг санхүүгийн эрсдлээс хамгаалах юм байна. За утас нь 7011 33 66 7011 33 66. За ингэ нэвтрүүлгийн дэмжин ажиллагч National Life даатгал баярлаа. За миний дараагийн мэдээ шүү дээ те. Энэ би одоо яг кино шиг юм ярьж өгч байгаа шүү заяа. Адал явдалт юм уу? Тийм амар. Зүүн өмнөд Азийн шуугаа өргөж шүү. Малайз шууган. За энэ зүүн өмнөд Азийн оронд цахим лувер, утасны луверийн бизнес бол бүр цэцэглэн хөгжчихсэн юм байна. Заяа. Би дахиад хэлье. Би яг одоо кино шиг гэмтэрэг ярих гэж шүү манайхаа. 31 настай Малайз залуу эхнэр авч одоо ханилт суугаар шийдвэр гаргаад нэмээд эцэг эхийнхээ шахалтанд ороод онлайн тоглоом тоглож байгаад нэг юм бүсгүүдэд танилцжээ. За тэгээ нөгөө хоёр чинь зураг өргөө солилцоод за баркон дээргээ шууд видео кол мол хийсэн чинь зурагнаасаа ч хөөрхөн хүүхэн байсан гинэ. За манайхан чинь голцуул фэйсбүүкийнхаа зураг шиг байл та гэдэг штеп. Гэтэл бүр тэр зурагнаасаа ч хөөрхөн заяа. За ингээд насны ханаа оллоо гэд бөөн баяр болсон залуу бүсгүүгээч одоо оройн зоог буюу болзоонд ирсэн байгаа бүсгүнч зөвшөөрсөн. Тэгээд болзоон дээр ирсэн чинь юу болсон гэж мэдгүй. За 20 гаруй настай хятадын иргэн гэж өөрийгөө танилцуулсан энэ бүсгүү залууг Малайзийн Ипох гэд хотод хүрээд иргээд дууцмаа. Залуу нь болохоор Пенанг гэдэг хотоос Ипох хот руу очсон. Одоо манайхаар бол дархнаас Эрдэнэт рүү л очиж байгаа гэсэн. Хоёулаа Малайзд байгаа юм байна тийм үү? Ер нь бол за зүгээр л уус дотроо хотоос хотын хооронд л явж байгаа. За ингээд нөгөөдөг чинь хөөрхийн амтаа явхдаа гэрийнхэндээ гинтийн бэлэг барина гэд те. За нөгөө хүн рүү явах гэж хэлгүй би зүгээр ингээд нэг юм төр амраа дэрийг явцсан байгаа. За тэгэл Япон хоттой очисон чинь бүсгүүн машинтай бүр жолоочтой тосож авсан. За манай залуучтай баян бүсгүүдэд танилцчихна гэж загс шүртчээл гэж бодсон. Баяр. За ингээд машин суугаал бүсгүүтэй ингээд сайн үгээл гараа ирсэн ч хүн шууд хүзүүнд нь нэг юм шахаал толгойд нь хар давууглаад залуу ухаалтсан байхгүй. Ингээ ясаа хүнтэй сууж өр өдмө үлдээ гэсэн мэт нөгөө залуу чинь хөрш зэрэгэлдээг лаус ус руу ачигдаад
тэндээ бүр хүн луурдад сурах юм төрөвжилсэн дамжаа маягийн юмд бүр сураад Лөврийн 8-д явж хаашгсан юм байна шүү дээ. Лөврийн ажиллагаанд хүчээр оролцож эхэлсэн. Одоо нөгөө нэг тийм ээ тийм. Сонсдог урлагаар хоёлаа кино ярьж байхад бүр ингээд хүмүүсийг нэг бол шантаажинд оруулаад эсвэл айгуугой арилын санал тавиад те яг ингээд ийм бүр программистуудыг мэрэгжлийн программистуудыг уурж авчрангуудаа бүгднгийн нэг газар хориод тэгээ одоо энэ яг жинхэнэ утгаар нь захимын лөврийг чинь хийгээд байна гээд нэг солонгос кино гарснаа та. No more bait. Яг үнэ. За тэрнтэй л яг адилхан ер нь бол ийм л юм болсон. Энэ хүн бол яасан хүн хүүгэндээ танилцах гэж очиод ийм юм дурдсан. За ингээд нөгөөд чинь чаавас нассаараа ингээд боочлогдоод үхтийм байх ингээд бодоод байжсэн чинь нөгөө синдикат нь буюу гимтэргийн бүлэглэл нь одоо тэр дотор нь байгаа тэр нэг хүчирхийлэл дор ажиллаж байгаа хүмүүс чинь юу болоод байгааг нь мэдэхгүй штэ. Ямар нэгэн тийм тодорхойгүй шалтгаанаар гинт тараал тэгэл нөгөө нэг тэр залуу болон бусад тулгаалагдсан хүмүүс харж цагдах зэвсэгтэй хүмүүс нь алга болоод ингээд эрх чөлөөгөө олсон байгаа. Нэг Аушвицийн хорх ангиас гарч ирж байгаа юм шиг гарч яг. Хөөрхөн амны энэ залуу чинь хүүхэндээ танилцдаг баатар болоод болцдог баатар болоод гэрээсээ явснаас хойш 1 сарын дараа гэртээ ирсэн. За ямар тач болзоонд яваад хулгаалагдаж лөөврийн хохирогч болсон залуугийн энэ хэрэг Малайзд болоод нэлээд яригдчихэж байна. За сэтгэлдлүүд нь амьд гардаг ямар азтай юм бэ? Яг кино ямаа. Тэр бүлэглийнхэн толгойлогч яг алагдсан баха тэгээ бутарсан байх гэсэн байна. Төрөвчлсэн дамжаанаас сурсан мэдлэгээрээ одоо хүлжөөд өгөхүйдээ аюултай юм бэ яасан гэсэн байна. Хөөхөн хүүхнүүд угаасаа л мөнгө ховх сорох, лөөврдах, ирчүүдийг ашиглахаас өөр юу ч чадахгүй. Хөөхөн хүүхэнд битгий итгэжвэ ирчүүдээ. Ард нь бас заавал нэг далд санаа байдгийн шүү гинэ. За энэ өштэй нэг үгээр бол сэрэмжлүүлэг мэдээ. Тийм. Манай залуучууд одоо хаа сайгуу сурж байна. Зүүн улсуудаар энэ гадаад хүмүүстэй юу интернетээр чатлж ийн холбогдож ийн. Тэгээд ер нь тэг ингээд эн чин хүнийг алахгүй ч гэсэнтэй нэг үгээр эн чин хөдөлмөрийн болцолд оруулж байгаа байхгүй юу? Энэ нөхөр цалиу өгөөгүй. Тэгсэн мөртлөө энэ нөхрөөр дамжуулаад мөнгө олоод идэг. Энэ нөхөр тэрийг хийхгүй бол хоол ундыг нь хасдаг ч юм уу, нэг бол тэ зодтолох ч юм уу, байдаг гэж байгаа. Зодтолох ч юм уу. Ингээд ямарваа нэгэн дарамтны хашрыг ажилуулад идэг. Яг энэ гэмт хэргийн энэ бүлэглэл шиг нөхдүүд манад байжгаад нөгөө нэг 800 гар утасны хэрэг гэж нэг амар том хэрэг байгаа шүү дээ. 800 гар утасны хэрэг чинь бол яг энэ шиг ийм нөгөө нэг захимаар заллин хийдэг нөхдүүдийг зохион байгуулалтаар заллин хийдэг нөхдүүдийн хэрэг байсан. Тэрийг бол манай цагдаа тагнуулынхан олж илрүүлсэн. За яг одоо өнөөдөр манайд шүү дээ яг ийм нөгөө нэг эх орон нэгтнүүдэд өөрддөг ийм бет тавиулдаг жижиг ийм нөгөө нэг онлайн покерын клуб шиг юм ажилуулад хүмүүсийг шулдаг ийм нөхдүүдийг баривчлах буюу эднийг хомих, эднийг ном журманд нь оруулах ийм үйл ажиллагаа бол цагдаагийн ерөнхий газар хууль зүйн яамн дээр одоо явагдаж штэ. Өнөөдөр л гэхэд би миний сонссон мэдээгээр бол 40 гаруй яг ийм зохион байгуулалтанд нь холбогдчихдгээр дээр оролцсон нөхдүүдийг баривчилсан байна гэсэн. За тэгээд 19.1 хэдэн тэрбум төгрөг гэвдээ. За. Тийм мөнгийг ингээд зарцаасан байгаа. За. Хэрв прокуророос зөвшөөрөл өгөх юм бол бид нар энэ мөнгнүүд хин гэдэг хүний ямар данснууд дээр байсныг бид нар илчлэхэд бэлэн байна гэсэн байгаа те. Тэгэхээр эн чинь өөрөө хувь хүнийгтэй ингээд багаас нь эхлүүлээд донтуулсараагаад эргээгээд те бүр байшин саваа тавьж шархаа нөхөхөц хэмжээнд ингэж шарын хөдлөгдөг ийм одоо лөөр байхгүй юу. Тэгээд яг энэ лөөрийн эсрэг одоо бид нар ч монголчууд тэмцэж чинь, дэлхийч тэмцэж чинь, дэлхий тэмцэж байгаагийн илэр нь бол тэр нэг no more bets гэдэг тэр кино гарлаа шүү дээ. Тэгэхээр манай үдээ хачрын миний түүхт яг энэ мөрөдө толомд донтоод юугаа алдаад ямар байдалд ороод эргээд одоо эхнэр болон гэр бүл хайртай дотныхоо хүмүүсийн хүчээр хэвийн байдалд орж чадсан залуугийн одоо загтал иржсэн. За дээрээс нь саяхандаа томчуудын шуудан сонсоод яг явж таарсан. Яг энэ мөрөдө толомтой хүмүүсийн эргэн тойрондох гэр бүлийнх нь холбогдоод үгээ хэлсэн. За нэг эхнэр холбогдсон. За нэг тэр ээжийн үг бол амар байсан. Хүүн бол одоо ингээд
4 жил миний мэдсэн цаг л бол 4 жил яг энэ бол чөтгөрийн тойрогт орцсон байдаг. Миний хүү ингээ миний хайжууд унж штэ. Тийм тэгээд нэгэнт энэ мөрөдө тоглоомд орцсон энэ чөтгөрийн тойрогт орцсон хүн бол хэнийг ч хайрлах сэтгэлгүй зүгээр л хүн биш болдгоо. Би үнэхээр аргаа барж байна. Тэгээд одоо ингээд ямар ч ажилгүй, ямар ч орлогогүй ингээд тэнгуүтээ төмөр зам дээр очиод вагон буулгаад 100,000 төгрөг олоод тэгэл тэрүүгээрээ зүгээр юу ч бодож санах юм байхгүй тоглолцдог. Амар. Ингээ бодохоор битэл ийм юм руу ороорой. Бурхан минь ядж яхад тэр залуу хүмүүс, дээрэс нь дөнгөж гэр бүл зохиож байгаа хүмүүс те амар шүү, амар. Ээ бурхан. За. Миний дараагийн мэдээ. За. Багсал сэрэмжлүүлэг мэдээг хүргэх гэж байна тааваханд. Италийн шууган Милан хотын нэгэн паркт дугуй унаж сурахаар аавтайгаа хамт очиод байсан 5 настай хүү нэгэн хэрэгт орооцолцсон. Ий хүрхий. За. Хүүгийн хийсэн хэрэгээс болж одоо хүүдээ дугуй унуулж сурахаар очисон байсан аав нь хэрэгт орох гээд байна. За. Италийн Анса гэдэг агентлагийн мэдээлж байгаагаар хүүг найс цаашаа дугуйгаа унаад явж байхад нь 87 настай эмэгтэй 74 настай найзынхаа хамт агаарт салхилаад юм яриад холгүйхэн зогсож байж таарсан байна. За. Харамсалтай нь дугуун дээрээ тогтож сураагүй байсан хүү 87 настай эмэгтэйг очиж мөргөж унагжээ. За. Унагтаа цементэн боржуур мөргөж унсан эмэгтэйг хүүг айхгүй гэсэндээ өхөөрдөд эмээн зүгээр гэд босоод ирж л дээ. Эмэгтэй нөгөө унсан эмэгтэй. За. Настай хүн хүчтэй унахыг харсан хүүгийн аавч ирээд эмээг яралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай юм шүү гэхэд нь эмээ би зүгээрээ л гэдээсэн байгаа юм. Харамсалтай нь эмээ унахдаа толгой нь маш хүчтэй зохиж савж унсан учраас удаачгүй яг тэр дороо биеийг муудаж түргэн ирсэн ч гэсэн эмээгийн амь насыг аварч чадаагүй ийм хэрэг гарсан. Яана хүүдээ. Хүү бол мэдээж санаатай эмээг мөргөөгүй, эмээг хутгааж очиж мөргөөгүй. За. Гэхдээ дугуй унаж сурж байгаа хүүхдэд ингээд арын дугуйнд нь тэнцвэржүүлэгч хийждэг штеп. Нэг одоо юм унахгүй тулд нэг юм хоёр сул дугуй явж идэг штеп. Ингээд суулгаж өгөөгүй, ийм тэнцвэржүүлэгч суулгаж өгөөгүй учраас аавд нь улсын яллагчид хүний аим хохироосон хэрэгээр ялд тулгаж байна. Яана. Тэнцвэржүүлэгчгүй байсан учраас хүүхэд сандраад ямар амар юм бэ? Ингээд зогсоод унж чадахгүй те чигээрээ очиод хүн мөргөцсөн. Одоо ингээд тэр 5 настай хүүхдийнхаа өмнөөс тэр аав дугуйнд нь тэнцвэржүүлэгч хийж өгөөгүй гэд ингээд хүн амны хэрэгт орчлоо шүү дээ. Тийм. Хүн амиа алдгаа сэргийлэх боломжтой байхад сэргийлээгүйгээрээ аав нь хэргийг үйлцснээс ялгаагүй гэж яллагчид үзэж байгаа. Хэрвээ шүүхээс 5 настай хүүгийн аавд хорих ял төлөвлөж мөн хохирогчийн ар гэрт 219 мянган Америк доллар нөхөн олгуулахаар болоод байсан гинэ. Аз болж хүүгийн аавыг тухайн ослыг гарахаас сэргийлэх боломж байгаагүй гэж дээд шүүхээс тогтоосон болохоор хорих ял шийдэхээргүй болсон гинэ. За. Гэтэ тэр хохирогчийн талд бол ямар нэг нөхөн төлбөр олгох юм шиг байна. Яа. Ийм явдал болсон байна. Тэгэхээр одоо яг ингээд 100 цаг болж байна. Бид нар хүүхдүүдэд скутер унуулдаг, дугуй унуулдаг, ролик унуулдаг, янз янзын юмнууд унуулдаг. Унуулдаггүй яг хүүхдээ гоё эрүүл чирэг өсөөсөө тоглоулдаггүй яг. Гэхдээ яг тоглоомын талбай дээр анхаарал болгоомжтойгоор тэр хамгаалт юм хэрэгслийг нь хийгээд ингэж тоглоулахгүй бол энэ гих мэтийн асуудал гарахгүй байх. Үндэс бол алга байна. Энэ бол Италид гарсан хэрэг боловч манайд яг л адилхан л ийм нөхцөл байдал байгаа шүү гэдгийг л сэрэмжлүүлж байгаа юм. За. Сэтгэлдлүүд нь тэр эмээг уг нь сайхан сэтгэлтэй хүн байжээ, эмээ нь уг нь. Ёстол буруу газар буруу цагтаа байжээ хөрхөдөө гэж. Энд өрөвдөд байх шаардлага байхгүй л те хүүхэд байтугай нохоо хийсэн эргийг эзэн нь үрдэг. Хуультай улс хуйлаад дагаж байна. За. Эмээгийн хувьд харамсалтай байна. 87 наслахтай хангалттай сайхан л амьдэрсэн байгаасаа та гэсэн байна. Одоо үнэхээр те буруутгахад ч хэцүү, зөвтгөхөд ч хэцүү. Харин эмээгийн амь болцоод байна штэ. Одоо нэг хэргийн төв нэвтрүүлэг хөтэлдэг байсан штэ тий. Тэгээ хэргийн төв дээр жишээлбэл ингэж байгаа байхгүй юу? Гэртээ ууд суужгаад тэгээд балконоор шилжээдэнгүүд доор нь явж байгаа хүн оногдсон. За тэнгүүд энэ бол санаатаагаар болчихж байгаа байхгүй юу? Яг тэр хүн сонхоор юм шидэхэд хүний толгойдоор унах уу гэдгийг мэдчихсэн үг гэвэл мэдчихсэн тийм үү? Наад нөхцөл байдал чинь болохоор зэрэг санамсар болгоомжгүйгээс болчихж байгаа байхгүй юу? Хүний амнаас дүрчиж байгаа байхгүй юу? Гэхдээ хүүдэд тэнцвэржүүлэгч хийгээгүй. Тийм. Гэхдээ хүүхэд тэр чинь 5 настай хүүхэд хамгийн гол нь хэргийн эзэн ч юм бол хүүхэд штэ. Хүүхэд бол одоо 5 настай хүүхэд би энэ хүнийг очиод дайрчвал энэ хүн очиод ингээд унаад ингээд тархиа гавлаа цөмөлчин гэж мэдгүй штэ. За гэхдээ ер нь бол явдалтай юм. Ёстой хэцүү. За хоёлаа хамтраалагч яриад үргэлжлүүлэх үү?
За. За Улаанбаатар хотод 18 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за Better Gaming for All гэдэг уриатагаар Nubian-ё 2 гар утас хамтран ажиллаж байна. За яг энэ нөө геймерүүдэд зориулагдсан Nubian-ё 2 гэдэг утас байгаа. Хүчрэхэг, удаан цэнгээ барьдаг, геймерүүдэд төгс тохирцсон ийм нэмэлт товчлуур эднэртэй ийм ухаалаг утас байгаа. За ингэж байгаа юм билээ. Хүчтэй процессорт энэ дээр өөр илэг аваа юмсаа. Би анх нэг сонсчод би чинь бол одоо ингээ компьютерийн процессор л гэж мэддгээс утас чинь бас процессортой гэдэм үгсэн чинь мөөгийн намаа шоолоод. За тэгэхээр ийм хүчтэй процессортой учраас хідэн ч ап зэрэг арилуулсан гацхгүй хурдан ажилладаг гэж байгаа. За дээрэс нь том батарейтай учраас тоглосон ч за өдөр тутмын хэрэглээнд ч цэнгээ маш сайн барина. За 6000 ампл гэж байгаа байхгүй юу? За тийм. Тэгэхээр ч одоо гэхдээ мэдээ цэнгэлэхгүй нэмэлтээр юм олон давхар зүйлс зэрэг ачаалуулах юм бол цэнэг чинь дуусна л да. Гэхдээ л 6000 гэдэг бол амар өндөр байгаа байхгүй юу? За нөгөө нэг 50 мегапикселийн өндөр чанартай камераар өдөр тутмын гой зураг адарна, дуу дүрс бичлэгч маш сайн хийн. За тэгээ камеруудад зориулагдсан юм гой нэмэлт тусгай товчлууруудтай учраас тоглох явцдаа эсрэг хүндээ хурдан хариугаа өгөн эсвэл одоо юу гэдэг илүү амжилт гаргахад тусалсан гэдэг юм уу те. Ер нь тэр чигтэл яг геймерүүдэд зориулагдсан л утсан юм байлаа. Нэг онцлог зүйл нь бол дэлгэцэн байгаа. Маш том, тод дэлгэцтэй. Тийм учраас кино үзэх ч юм уу, тоглоом тоглоход нүдэнд хялбар энэ чинь нүд өвдөхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд зураглалууд нь маш гоё тод харагддаг. Энэ бол геймерүүдийн хувьд үнэхээр том үзүүлэлттэй. За тэгээ манайхаа илүү дэлгэрэнгүй мэдээллийн 2222 гээд лавлах руу залгаад аваарай. 2222 Mobicom-ын лавлах. За мөн Mobicom-ын салбаруудаас очиж уцаа шууд авч болно. Mobicom цэгийн рүүгээ ороод утасныхаа сонголтыг хийж болно. Mobicom app Monpay app-аас ашиглаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Better Gaming for All гэсэн уриатаагаар Nubian-ё 2 гар утсаараа Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 400 шугын нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хурж байна. За би одоо нэг тийм жаахан гунигтай мэдээлэл хүргье. Хойлоо олон ч мэдээгээр Япончуудад одоо саарал цунами айсвэ хөвшрөлт нь бүр gaарлаа. Нэг тосгон бүр хөнгүү боллоо. За бүр оронд нь ингээд хүмүүс нь уйдсандаа болоод даавуугаар хүн хийж тавьж ийн гэж зөндөө манай ухаалаад хийгээд энэ тавьдсан гэдэг. Мууртай арал нь эзэнгүү болоод 3 хүн амьд үлдлээ гээл те. Муураад хийж амжихаа боллоо. За тэгвэл дахиад Японтой холбоотой мэдээлэл Арлын Япон оронд насжилт маш том асуудал болоод байгааг практик дээр харуулсан нэг үйл явдлын талаар South China Morning Post мэдээлжээ. Япон улсад 1960-аас 1980 оны хооронд эдийн засаг хурдцтай хөгжин оргил үедээ хүрсэн үеийг бол эдийн засгийн хөөрөлт үе гэж нэрлэдэг. За энэ үед хосууд орж уулзаж учрах хосын буудал буюу хайрын буудлууд Японд маш олноор байгуулагдсан байдаг. За тэгвэл Сайтама мужид байдаг нэгэн хотын хайрын буудал Google Map дээр хайрын буудлаас оршуулгын ёслол үлддэг газар болон хувирсан байгааг хүмүүс сошиал дээр маш их шеэрлэж Японд тулгараад байгаа насжилтын асуудлыг яг одоо энэ үнэхээр ямар эмгэнэл шүүгээ ярьж гин амар уу ёнк хийж штэ ёнк хийж байгаа штэ ёнк хийж хүн амынх нь өсөлт нь буураад ингээд хүмүүс нь өндөр настай болж байгаа учраас хайрын буудлуудаар өөрчлөлөх хүмүүсийн тоо буураад харин яасан бах нь оршуулгын ёслол үлддэг газрын хэрэгцээ илүү их болжээ. Яг л тэглээ. Өнөөдөр Япон улсад өндөр наснуудын тоо 36 саяд хүрсэн нь нийт хүн амынх нь бараг 30% тэнцэж байгаа. Тэгвэл 2040 он гэхэд өндөр наснууд хүн амын 35%-ийг эзлэн гэсэн ийм үнэлгээ гарсан юм байна. За ямар тач хүмүүс хайрын буудлуудын эрен үе дуусаж оршуулгын газрын эрэлт нэмэгдсэнийг үзэгдэлд их л гунигтай хандж байна. Одоо гунгаас өөр яах юм бэ? Амар байгаа зү эмгэнэл эстэй юм ч тоо. Одоо гунаад одоо залуучууд нь олон хүүхэдтэй гэр бүлтэй болохгүй байх юм. Түлбэр хүүхэд гаргахгүй шүү. Энэ ингээл гэрлэхгүй. Одоо гунихаас өөр юу ч хийж чадахгүй байна. Харин тийм. За сэтгэлдлүүд нь хүүхдийн орноосоо нэг л болсон бол авсандаа орох цаг хурдан ч юм да. Их гунигтай санагдлаа гэсэн байна. Зарим хүмүүс жаргаж сингэж явсан газраа эцсийн замдаа өдүүлж байна гэхээр харамсалтай яа. Амар ёо тий. Нэгэн цагт тэр буудалтай хайртай антайгаа жаргаад явж исэн чинь тэнцэнэ оршуулгадах үед би лав хайрын буудал байсан газарт оршуулга хийлгэхгүй гэрээсэлнэ гэсэн мэлээ.
Амар л да. Ер нь бол амар. Одоо үнэхээр яалч байхгүй л ийм нөхцөл байдал үүсчлээ штэ. Харин тийм ээ, харин. За таны нэг мэдээ. За би нэг мэдээг галс явуулчих. За энэ бас ахаад сэрэмжлүүлэг мэдээ. За. Сингапурт болсон шууганыг хүргэх гэж байна. Энэ гэхдээ бидний бас маш бодвоштой сэрэмжлүүлэг шүү. Мөнгөний асуудалд ороод өр ширэнд баригдаад байсан Конжу Вэн гэдэг залуу банкны дансаа бусдад ашиглуулсан биш, эрүүгийн хэрэг үйлдсэн хэрэгт унаж шоронд хоригдох дээрээ тулаад байгаа. За мань нөхөр яг уу дансыг нь захиран зарцуулж ашиглах эрхээ бусдад хүрээслээд төлбөрт нь $1800 буюу Монгол мөнгөөр нэг 6 сая 200 мянган төгрөг орчим төгрөгөл авсан юм байна. За. Тэгсэн өнөөх дансаар нь онлайн мөрөөдө тоглоомтой холбоотой 3.3 сая Сингапур долларын гүйлгээ хийгдсэн. За. Ингээд 3.3 сая Сингапур доллар гэдэг нь бол ойролцоогоор 2.4 сая Америк доллартай тэнцэх. Яалч байхгүй хэний ч анхаарал татахуйц их мөнгө дансаар нь эргэлтчлээ шүү дээ энэ чинь. Тэглүү яах вэ? Тий. Өчигдөр буюу 5 гарагт Сингапурын шүүхээс 34 настай энэ залууд 1 жил 9 сарын шоронд хоригдох ял шийдгээд байна. Гэтэ одоо би л авдаг надад найз нь одоо ингээд харин одоо юу гэдیں те шүүгэн шүдрэг гүйцэтгэхээр бүх дансдууд хаагдцсан. Тэгээд ямар ч дансгүй мөнгө орж гарч чадахгүй байна. Тэгээд нэг 6 сая төгрөг өгчээж найздаа нэг дансаар хөдөлгөчгөл би үгүй л. Яах юм? Одоо тэр чинь бүх юм нь миний нэр дээр байгаа шүү хамгийн амар юм бэ тий яасан. За яг одоо тэнгүү ташир яахтай тийм үстэй. За $1800 нь хаач. Энэ муу юунд л хэрэглээж гээл өччихсэн байгаа байхгүй юу? Залуу хууль бусгийн тэргээс хувь ашиг хүртсэн гэдэг зүйл ангаар ялсан. Энэ залуу өөрөө дансаа түрээслэхээс гадна нэмээд зөвшөөрлгүй мөнгө хөвлөгчдөөс мөнгө зээлсэн хэрэгт бас буруудагдсан байгаа юм. Сингапур хатуу хуультай учраас залууг өчиггүй хорихлаас шийтгсэн. За ер нь хоригдох нь тодорхой л гэсэн байлээ л дээ. Тийм байна. 2022 оны дундуур залуу Telegram дээрээс банкны дансаа ашиглуулсан хүнд сар бүр $600 төлбөр төлнө гэдэг зар харжээ. За. Ингээд 2022 оны 7 сарын 8-ны өдөр данс нээгээд дансны мэдээлэлээ өөрийгөө Марс гэж нэрлсэн нөхөртөө хуваалцсан. За. Ингээд 2022 оны 10 сар хүртэл сар бүр $600 буюу нийтдээ $1800 авцсан. Энэ хооронд нь харин дансаар нь хууль бус мөрөөдө тоглоомтой өчиг сэжүүрээр холбогдсон 3.3 сая синга доллар орж гарсныг цагдаа нар тогтоосноор залуу одоо ингээд өнөөдөр хэрэгт орчод байгаа юм. Яагаад ингэж нэг би энэ юутай мөрөтэй энэ покер тоглолтыг нөхдүүд чинь бол нэг кассеттай байхгүй юу? За чи тэр данс руу мөнгө хий тэгэнгүүт чинь чамайг одоо онлайн дээр чи бид нар цэнэглээд өгнө гэл. Тэгэл аврагу мөнгө хийж идэг. Тэр данс нь бодгаа хийцэн байгаа байхгүй. За өрөө дарах гэж дансаа төрүүлсэн залуу 4 сарын 2-наас ялаа эдэлж эхэлнэ. Хэн мэддэхгүй хүнд багахан мөнгөний төлөө дансаа өгөх, дансны мэдээлэл өгөхтөл дээр бас сэрэмжлүүлэг болсон энэ мэдээ Азийн орнуудад нэлээд явж байна. За монголчууд та нар ч гэсэн бид нар ч гэсэн энд анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар чинь баг бүгдээрээ Telegram-тай байж байгаа. Telegram дээрээс янз янзын мэдээллүүд орж ирэл өдөж чадах ч идэг. Сэтгэлдлүүд нь хулгайч нарын арга улмал найрасад байх юм а захим ертөнц өгчхөөс өмнө хорвоо дэлхийн ямар сайхан амгалан газар байгаа вэ гэсэн. Telegram гэдэг ёстол юу ч хамаагүй 9 жорын бохир заваа юм явагдаж байдаг газар юм а. Хүүхэд шуугтаа сайн анхаарай байз гэсэн байна. Энэ залуу зайлуул хэцүү юм да. Мөнгөгүй байх хэцүү шүү дээ. Мөнгөгүй байсныхаа төлөө л шоронд орчихлоо. Нэг насны хар толов шүү дээ гэсэн. Үнэхээр тийм. За манайха өнөөдөр ер нь бол дийлэнх нь сэрэмжлүүлэг мэдээ хүргэлээ. Тэгээд одоо яалчгүй л энэ дэлхийд даяар л шуугж байгаа. Тэгээд бид нар ч гэсэн дэлхийн нэг өнцгтэн л амьдарч байгаа хүмүүс учраас биднэрт ч гэсэн энэ сэрэмжлүүлэл болж байгаа шүү дээ, тийм ээ. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 20-ны Пүрэв гарагийн 400 шугах нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Better Gaming for All гэсэн уриатаагаар Nobianio 2 гар утсаараа Mobicom за мөн Cafe Pascucci хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлөөр ихэм сонсогчдаа забрыхэнд явдаг радио мэдээг үлээ авч сонссны дараа 2-2-5 нэвтрүүлгийн хашаантын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. За одоо Анжгаа квиз рүүгээ би фитнес рүүгээ явлаа. Баяр та манайхаа. За баяр та. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3